сайн байцгаана уу? Би ингээд өөрийнхөө хэрэгэлдэг 30-аас дээш насанд зориулсан хүршлийн эсрэг арьс чангалах чийгшүүлэх үйлчилгээтэй комбүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэх тухай зааж өгье. За энэ комбүтээгдэхүүн маань ингээд 5 төрлийн бүтээгдэхүүнтэй гурай болон энгийн арьс тохиромжтойгоо. Миний арьс бол гурай арьс байгаа. За дээрэс нь өдрийн тос, шөнийн тос, за нүүр угаагт савн, тоник, зохины тос гэсэн байгаа. За би хэрэглэх дарааллаар нь тавьчих. Ингээд зохины тос, өдөр юм уу шөнийн тос. За эхлээд нүрээ савнад нь. За бид нар гэртээ байгаа ч гэсэн одоо ингээд цэвэрлэгээ хийн. За нэг туслыг аваад усандаа ногоод сайтар савнад нь. Сайтар хөөсрүүлсийнхаа дараа нүрээ угаана гэсэн үг. За ингээд сайн хөөсрүүлсэн байна. Айгүй бага ордог, сайн хөөсрүүлттэй. За гүн цэвэрлэе гэх юм бол ингээ гоё савнгаа хөөсрүүлээд нүрэн дээрээ сайхан массажлаад өгнө. За бид нар нүрээ угаахтаа ингэж угаахаар хамар болон эрүүгээ үлдээчдэг. Тийм учраас эрүү хамар хэсгээ ингээ тусдан сайхан угааж өгнө. Ялангуяа энэ хамрын угаалт хэсгийг сайн майжж өгнө. Хар батхан бүсгээ сэргийлнэ. Тэгээ эрүүгээ бас сайхан үрээд өгнө. За тэгээд сайтар хөөсрүүлээд болж өгвөл 1-2 минут. За ингээд одоо усаар зайлаатах юм. Усаар зайлчлаа. Одоо тоникоор арчина. За тоникоор арчихын давуу тал нь гэх юм бол савнгаар арилаагүй үлдэгдэл бохирдлыг цэвэрлэхээс гадна дараагийн одоо өтгөн тосыг нүүрэнд шингээхэд тусалж өгнө гэсэн үг. Нүрийн тос маань бага зэрэг өтгөн байдаг. Лошн ч гэсэн. Тийм учраас ийм тоник нь арьс руу гүн рүү орж чийгшүүлэхээс гадна дараагийн бүтээгдэхүүнийг шингээх суурь болж өгдөг. За нийгэм анхааруулхад хүмүүс ингээд тоникод төрчөө чийгшээг юм шиг санагдаад дахиж давхарлаад байдаг. Тэг шаардлагагүй харин дараагийн бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг байгаа шүү. За одоо цохныхоо тосыг төрхөн. За цохны тос маань цохны ядаргаа болон чийгшил дээрээс нь үрчлээг арилгаж өгдөг. За ингээд хоёр талд нь түрхчээд бас энэ хамрын хоёр талын үрчлээнд түрхнэ. За тэгээ зохиндоо бол бүрэн гүйц сайн түрхэж өгнө. Ямар ч үлдээлгүйгээр. Зарим хүмүүс зөвхөн тайруулж түрхээд давхраа болон одоо сармус хэсэгтээ түрхтгөө. Энэ нь маш сөрөг талтай арьсыг үрчлээ үүсгдэг. За ингээд сайхан массажлаад өгнө. Жоохон чанга дороод яг энэ гавлын ясны ирэмгээр амир ядаргаа байдаг. Дээрээс нь булчирхаанууд нь ажиллаж ийж тэр булчирхаанууд нь ажиллаж ийж ингэж гой зохин маань гой татагдаж өгдөг бахнэ. За зохины тосоо түрхсэн бол өдрийн тосоо түрхнэ. За өдрийн тос нь бол нарны хамгаалалттай SPF 15-тай ийм тос байгаа давхар чангалах үйлчилгээтэй. За ерөөсөө жигэд түрхэж өгнө. Зохины тосон дээрээ давхарлаа түрхий шүү манайхаа. За зохины тосоо түрхэх үедээ нүрний тосоо бас битүү түрхэх ёстой. Хүмүүс зохины тосгүй юм чинь ингээд нүрний тосоо тойруулж түрхээ зохиныхаа арьсыг хураашуулаад зөвхөн нүднийхээ арьсыг хүчлээ төлцсөн хүмүүс маш их байдаг. Энэ дээр бүр анхаарах хэрэгтэй. За ингээд гэртээ байгаа ч гэсэн гоё нүрээ гоё арчлаа. Арьсаа гоё чиглэг тойлгоор байлгаарай гэж зөвлөж байна. Энэ коммент бол миний одоо ялгсан үрчлэгийг арилгаж өгдөг. Маш гоё чийгшүүлдэг ийм ком байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа. Арьсаа арчлаарай. Ковид-19 төлөө баяртай.